Юун ажиллаа хий. Монголын залуучууд ийм байх гэж. Хэвээ хошног юм та нар нэр. Бөхс юм те. Унгас юм, чацаг юм. Хөгийн юмнууд. Залуусын тэмцэлд өмнөх үеийнхнийх нь өгч байгаа дүгнэлт юм. Ажиллаа хий багт яах. За тийм ээ. Ажиллаа хийгэж агссан залуусын буруу. Гэхдээ тэднийг хэн болгосон бэлээ? Ажиллаа хийхээс өөр юу зааж сургасан бэ тэдэнд өмнөх үеийнх нь? Хичээлээ тавт, даалгавраа хийгдэг, байнгын дарамтанд хүүхдээ байлгаж, аль жаргалын тухай огт ойлголтгүй өсгөчхөө. Аз жаргалыг эрж хайж олох орь залуу наснд нь ажиллаа хийгэж зарж, хэрэглэгч та хаан гэж мэдхүү гэж тал талаас нь зандарч, боол мэт байлгачхаад. Би хаан ч байна. Хэрэглэгч хаан гэж чи мэдхүү. Хэрэглэгч та хаан гэж худал тусардаж, хэн мөнгө өгсөн цөгдөж ажиллах над бизнесийн алтан дүрмээ тал талаас нь захиж, зааж, сургаж, залуу үеийн мөнгөний иргэшэл сөхөрч унтлан зарчхаад. Зовлонгоо дааждахын ирэхээр зориглоо тэмцэх тэмцлийг нь үгийн муугаар гутааж, үүрэг зовлонгоор нь даажгах хэрэг бидэнд бий гэлөө. Шоо орж ирэл зүрч дөнгөнд л алгатаа зүр. Сүлдээ юуны ч төлөө амьдраад байгаа ойлгох. Яриг юугаа олон юм буцаад байгаа юм чи. Өмнөх үеийнхнийхэн захиж сургасан бизнесийн алтан дүрмээр өнөө үеийн залуучууд яваад аль муугаа үзлээ. Тийм болохоор 50, 60, 70, 80-аад оныхон үхэж дуусчиж Монгол улс хөгжинэ гэж тэд ярихаас яах юм бэ? Би ч гэсэн үйлчлэгээний байгууллагад ажилладаг хүн. Би хэрэглэгчээгээ би хаан гэж хүндэлдэг хүн. Хороод ирлээ. Энэ хүн бол доор хаяж 200 мянган төгрөгөөр үйлчлүүлж байгаа хүн байгаад би хараад мэдтий. Хэрэглэгч та хаан гэдэг энэ ой гутам худал зосор үгийг энэ дэлхийн хаанч дахиад хинч хизээч бүү хэлэг. Үнэн хамгийн хүчтэй, үнэн хизээд ялдаг тул үннээр явсан монголчууд хэний ч итгэмгүй гайхамшигтай ядалтыг хизээ ямагт байгуулсаар ирсэн юм. Тийм ээ. Ялыг гэвэл нэгт. Гэхдээ зөвхөн үнэн гэдэг тугийн дор нэгтцгээе. Үнэн юу вэ гэвэл мөнх тэнгэртэн монголчууд хүн төрлөختнийг аврах цаг нь ирсэ. Довтлон ирэх цэргийн армийг хорж болдог, цаг нь ирсэн үзэл санааг хинч хоригдж болдоггүй юм аа. Монголчууд ерөөсөй байгалийн чандын чандад хүрсэн. Тэр тусмаа одоо энэ малчд бол гэгээгсэн бурхад байхгүй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол хүссэн үсээгүй гэгээрд хүрэх зам. Гэгээрд хүрэх зам. Хэрэглэгчийн хаанчлал сүгдэж ажилласаар дэлхийгэн мөхлийн ирмэгт аваад ирсэн энэ гаж буруу хөгжлийг Монголын хүчрхэг залуус таамрал эргүүлж чадна. Их дэлхийгэн аврах энэ ариун үйл хэргийг та нарын өмнөх үеийнхэн буюу өнөөх 50, 60, 70, 80-аад оныхон 2000-аад оноос уг нь эхлүүлсэн юм. Одоогоос 10 жилийн өмнөх тэмцэл мөнх тэнгэртэн монголчууд хүн төрлөختнийг аврах цаг нь ирлээ гэдэг уриатай байлаа. Ер нь бол манайд сүүлийн 20 жил бол бидний найдаж, бидний итгэж бол дагаж ирсэн энэ үзэл санаа бол өөрөө мухардл бол орчлоо. Байхгүй болчихлаа гэдэг тийм. Угаасаа тийм мухардах тийм тавилантай ийм үзэл байсан юм байна л да. Одоо жишээлбэл тэр энэ хүн зэрэг үйлдвэрлэгээ тийм. Боловсрол энийг уншичаад нөгөө Европын одоо Кембрижийн стандарт гэдэг харсан чинь амар хэлдэг санагдсан. тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй. Бидэрт яг юу сургаад байгаа юм бэ гэж. Тэгэлгүй яах вэ? Бидний хүүхдүүдийг хэн болгох вэ? Хэн болгоод? Хэн юунд бэлдээд байгаа юм бэ? Бидний өөрөө хэн болчиход байгаа юм бэ? Яг юм. Боловсролтой энэ хэлдэг тийм. Номон дээр бол байгаа шүү дээ. Чөлөөт хүмүүс гэж өөрснийх нь бодож төөрөлдөж байгаа. Тэр усуучийг түүнээс илүү боолчлоо гэж байхгүй маа. Хүмүүс хүн өөрийгөө л тэгж бодож байвал хүн өөрийгөө боол болчиход байгааг мэдэхгүйгээр хүн өөрийгөө чөлөөтэй гэж чөлөөт иргэн гэж бодож байгаа. Энэ юм бол хамгийн аюултай үзэл санаа. Хэрвээ нийгэм хүмүүс өөрсдийгөө тэгж бодож итгэж төөрөлдөж байхад тэднийг чөлөөлөх найдал байхгүй маа. тийм Найдвар байхгүй. Энэ торноос нь чөлөөж дараагийн хүмүүс яаж явах юм заах ёстой хүмүүс нь бид нар байхгүй юу? 50, 60, 70, 80, 90-ад оныхны нэлээд төлөөлөл энэ тэмцэлд хамрагдсан боловч харамсалтай залуус та нарын оролцоо дутсан болохоор бурхан гэж буг чөтгөрийг шүтсэн болохоор энэ ариун тэмцэл урагш төдийлөн ахилгүй явсаар өнөөдрийг хүргэсэн юм. Бурхан гэж буг чөтгөрийг шүтүүзээ.
Бурхан бол бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг, хамгийн мэрэгэн ухаантай. Гагч бурхан ганцхан асуудлаа шийдэж чадаагүй. Тэр мөнгөний асуудлаа шийдэж чадаагүй. Тий. Тийм л байгаа. Тийм ээ. Нэгдүгээр бол яг л тэгсэн. Ердөөс л гол дүгнэлт нь. Тийм ээ. Биднийг бол одоо энэ хямрал мухардал авчирчаад байгаа юмний хамгийн гол үндэсний юмнууд нь судалгаагаар явсаар байж байгаа л хүмүүсийн оюун санааны энэ одоо энэ тор болсон энэ бол шашны үзэл санаанд л ирж толж байгаа. Тийм байна. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэл Кант. Өмнө зүгийн өмхий элэгтэнд долонгортон бөхөлцгийн сул дорой байдлаас соён гэгэрлэр л аврагдах юм байна. Харин монголчуудыг соён гэгэрүүлэгчид хэм бэ? За тэгэхээр шашин болгон бурхантай байдаг. Шашин болгон аз жаргалын амлалттай байдаг. Бас шашин болгон нийтээрээ дагаж мөрдөх ёстой онол номлолтой байдаг. Бас шашин бүхэнд ирээдүйг эш үзүүлсэн зөгнөл дүндэн байдаг. Монголчуудын хувьд мөнх тэнгэр гэж бурхантай. 8 настай бачраасаа 80 настуудаа хүртэл бүх нийтээрээ дагаж мөрддөг төрт ёсны онолтой ёс юм бурал төр төмбөргээд нийтээрээ дагаж мөрддөг ийм онолтой бас 800 жилийн дараа Монгол улс дахин сэргэн мандаж дэлхийг тохиноолох юмаа гэдэг ирээдүйг үзүүлсэн эш бошигтой. Бас энэ ирээдүйн зөгнөл хэзээ хэрхэн хэрэгжихийг наривчлан заасан төрт ёсны зурхайтай ийм гэгэн ард түмэн. Тэгэхээр миний хувьд ийм гэгэн ард түмний нэг эдэсний юм болохоор өнөөгийн улс орны хүнд хэцүү байдлаас гаргахын тулд хариуцлагыг энэ гэгэрэл номлогчдод тооцдог. Гэгэрэл номлож байна гэд ялангуяа энэ Монгол улсын төрийн шашнаар өргөмжлөгдсөн энэ гандан хэдийн лам санваартнууд энэ дээрмийн албар руу Монголын төр төмнийг чиглүүлээд зүтгүүлээд байгаад энэ лам санваартнуудаас хариуцлага асуудаг. Гэхдээ ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй мөлгөрээр ганцаар яваад бүгдэд хүчин мөхсдөж юунд ч хүрч чадахгүй өнөөдрийг хүрсэн ч нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөнө гэж үг бас байдаг. Угаасаа хувьсгалыг залуучууд л хийдэг. Тийм учраас өнөөгийн залуучууд энэ ажил олгогчийн мэдэлд амьсгаа төдий амьдарч байгаа энэ гашуун зовлонгоо сөрөөд нэг босхын цагт эцэг өвгдийнхөө ширийг хатааж энэ дэлхийг дахиад нэг тохиноолох нь гарцаагүй юм а гэж би залуустан итгэдэг учраас залуучуудаа энэ учрыг ярьж тайлбарлаж залуусынхаа хүчийг авахыг чармаадаг юм а. Эр нэг алдаж эрг нэг нордог. Эр хүн долоод ордож наймсэгдэг. Монгол эрчүүд хэдийгээр ингэтлэн туйлтанд оройтсон ч шархаа нэг долоогоод зогдроо нэг сэгсрээ дөндийсэн байхад яадгийг дэлхий өрөө гэрчилдэг. Монгол түмэндээ хандан дараах хураалгыг дэвшүүлж байна. Монголын ард түмэн нэ. Үндсэн хуулиар олгогдсон хязгааргүй эрхэн эдлэн өөрсдийн шууд оролцоогоор чуулан хуралдаж өөрсдийн сонгож байгуулсан албан ёсны дээрмийн байгууллага улсын хурлыг цаашид байлгах хэсгийн хэлэлцэн шийднэ. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр л буудаг. Малчны амин зуулгыг дээрэмдэж ажилчны амжиргааг дээшлүүлнэ гэд аль аль нь сайнаа үтсэнгүй гол хохирол нь бидний хүүхдүүд дээр буулаа. Адуу мал бэлчээр хөвсөй бүгдийг цөм дээрэмдэж. Тиймээс өвгдөөс уламжлагдсан ариун ёсон сахин мөрдөж өрхгэр улс гэрэн засан танаас авралгарлан таныг чиглээд ирэх дэлхийн хүн ардыг их хаадынхаа энэрэнгүй суртлаар элбэн тохиноолно. Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэг түвшний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд баларсгүй соёл давтагдшгүй өв дэлхий даяар оршсоор байна. Энэхүү шинэ эртний босгон дээр Монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ.
холын зориггүй бол ойрын зовлон унтахгүй гэж. Их эзэн Чингис хааныхаа тэр үгийг мөрдлөг болгоё. Энд чинь асар том хууль байхгүй да. Асар том хууль байхгүй да. Асар том хууль байхгүй да. Тэгэхээр холын зорилго маань юу юм? Монголоо одоо бүрэн бүтэн өөрчлөөд Монголоо мандуулъя гэдэг энэ дээр л нэгдээ л та. Мөнгөнд их орон ард түмэн гэж байдаггүй. Одоо үеийн залуучууд Монголын бааtruуд, ирээдүйн бааtruуд. Одоо үеийн охид бүсгүүчүүд ирээдүйн Монголын хатангууд. 1206 дугаар оны Барс жил эзэн богд Чингис хаан эсгийн тургатан улсаа нэгтгэж их Монгол улсыг байгуулад 9 хөлтийн цагаан тугийг төрийн сүлд төмний шүтэм болгож үеийн үед үрийн үрд эрхмэлэн таххыг зарилэг болгожээ. Монгол төмнөө нэгтгэх дээд цагаан арал дээр босч их Монголын овоогоо сэргээн босгоход энэ жил бол нэлээд их үйл ажиллагаа явагдана. Тэгээд 6 сарын 22-нд бол нийт Монгол Угсаа агруулгын бүх ургуудмуудын нэгтгэх их том тайлхыг зохион байгуулахаар зорж байгаа. Монгол хүн болгон одоо өөрийнхөө сэтгэл зүрхээр Монголын овоон дээр ингэж нэгдэж хамтрах юм бол бидээс цааш их том нэгдлийг бий болгож одоо Монгол үндэстэн хэрхэн яаж нэгдэж чаддгүй нэгтгэхээр ямар их хүчтэй хүчрэг болдгоо гэдгийг л бидээс дөрөв очтой болон хөвгдөдтэй харуулах тэгээ цаг нь одоо ирсэн байна. За бурхан алдуу арихны маань дээд цагаан арал дээр их Монголын овоон дээр улс орон ард түмнэ гэж бодсон хувь хүн болон за бүлэглэлүүд одоо төрийн бус байгууллагууд маань бүгд хурамжуулж өөрсдийнхөө эх орныхоо төлөө болон үр удам зүүн олонхоо төлөө хийсэн тэр үйлээ тайлагнах цаг нэгэнт болжээ. Бүгдээрээ дээд цагаан арал дээр ирж ард олон болон өвөг дээдстэй тайлангаа тавьцгаая. Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн төв, түүний харьяа байгууллагууд, удирдлагууд энэхүү үйлийг маш сайхан дэмжиж хамтарч ажиллаж байгаад хэлэхэд таатай байна. Ингээд бүгдээрээ бурхан халдуу хайрхныхаа өмнө байрлах дээд цагаан арал дээр уулзцгаая.